1 2 Hi. Welcome to my home. Юу аль зунаас хойш нэг home tour хийж үзье гэж бодоод яваалсан гэж байгаа бүр он гаргачлаа. Тэгээд яг одоо чинь цаг шөнийн 3:32 болж байна. Тэгээд яг home tour гинэ. За одоо л би яг home tour хийж бичлэг хийж яг оруулмаар байна гэх гинт шийдэд басаад хийх гэж байна. Тийм тэгээд энэ 7 сард лөө би яг шинэ байранд орсон. Өр зээл тавиад. Тэгээд яг бүх тогтчлуудаас өөрөө яг гардаж хийсэн. За тэгээд манайх чинь 2 өрөө байрлаа гэж яг юунаас ороод ирээд хаалганаас орж ирэнгүүт шууд ингээд том өрөө. Тэгэд иш яваад жиг өрөө байдаг. Home tour яаж тийм. За энэ ингээд том өрөө байна. Энэ хөшиг мөшгөнд би яг бүгдийг яг өөрөө явж авсан байгаа. За ийшгээ явуул ингээл. За гэхдээ манайх ингээл айгу цомхон дөө. Би өөрөө юм гоё нэг юм минималист юмд айгу дуртай. Болохоор яг за ямар нэг юм хог новшгүй яг гоё минималист бай гэж удаад. Тэгээд элдв янзын нэг амир их маагүй. Тэгээд миний таалагдж байгаа юм бол буута. Энэ айгу гоё тухтай. Тэгээд ингээ манай тойл байна. Яаж ярьтаа. Энэ амир гоё заяа. Энэ зураг надад айгу таалагдсан. Тэгээд энэ зургийг интернетээс дээрлээ захиалж авсан. Гэтэ айгу дэж ингээ шууд захиалаад гоё зургаа шууд иймэрхүү зураг гэдээ шууд сонгоод явуулцдаг. Тэнгүүд ингээд иймэрхүү принтлээд өгчдөг. Тэгээд энийг би солонгосоос явж хата авсан. Ингээд энийг гоё хийвэл айгу гоё нэг юм амар гоё амьд байх юм болоо гэж бодоод. Хоёрдугаарт манай хүүхдүүд байна. Энд чинь амар жоохон ийм бахт нь авсан шүү. Тэгсэн чи одоо бүр яг хөрхөн ийм болчихлоо шүү. Доллар цэцэг. Тэгээд ерөөдөө энэ хүү одоо зурагтныхаа яг энэ хэсгийг нэг гоё амар гоё амьд анх эднийг авах та жоохон юу харагдаад хүл харагдаад байгаа юм байна. Тэгээ гоё ногоон юмар ингээд гоё амлуулуул айгуу гоё юм байна гэдэг. Тэгээ би өөрөө айгуу урамлан туртай байхгүй. Тийм энэ миний би бүгдийг өөрөө сонгож авсан. За ийшлүүл энэ агуу хөрхөр та Groot. Энэ гэдэг усалтын гэдэг амар царамттай. Энэ уг нь ингээд сурах цайг гоё байсан байхгүй. Цэцэгсэн чинь би нэг урагшаа солонгос руу нэг 10 тоног явчихад ирсэн чи бүр үхгээд тэгээд одоо усалж байгаад энэ хөөрхөн цэцэг нь буцаад амьсаар та. Айгуу уучлалт төсчсэн би эндээс гэтээ хөөрхөн буцаад урагч байгаа. Ийшлүүл миний ингээд бумрангаас авч исэн сарын шилдэг уран бүтээл гэсэн зүйл байна. Бумранг гэж авсан. Оны шилдэг. Оны шилдэг биш үү би. Энэ хэсгийг жоохон ингэж ятгахжулсан. Энэ бэлэг. Тэгээ дээшээ манай гэр бүлийн зураг дээшээ ингээд бурхан гэдэг. Тэгээ надаас манай юунаас хамгийн таалагдж байгаа зүйл яг энэ хэсэг. Яг энэ хэсгүүд ингээд яг гоё. Ногоон орж ихэд амар гоё нэг байгальд байгаа юм шиг. Би өөрөө байгальд айгуу дуртай болохоор. Тийм. Энэ обжорыг манай дүү бэлгэсэн шинэ байранд орж байгаа гэсэн чинь. Энэ 2 обжорыг. За тэгээд тийш галтгоороо орууллаа. Галтгоог ерөнхийдөө юу хуучин 10 дугаар оролт юусан байхгүй юу? Нэг юм өөр өнгөтэйсэн юм аа. Цайвар өнгөтэйсэн. Энэс цайвар байсан. Тэгээ энэ арай өөр гоё нэг юм vibe мэр санагдаад тэгээд нэг бронз өнгөөр яасан хийлгүүлсэн. Тэгсэн ч бас айгу гоё таалагдж байгаа. Манай хөрөгч одоо ингээл би чи манай хуучин гэрч ерөөхдөө юу байсан вэ? Цагаан хөргөгч, цагаан юм бүх юм байсан вэ? Тэгээд энэ удаа арай жоохон бараан болгоо залуу юм байна тий. Тэгж үзсэн. Тэгээ хамгийн гоё энэ дээгүүр амар гоё олон гоё энэ хог новш орчдөг. Тэгээ эндээс таалагдж байгаа юм эдгээр энэ одоо хэсэг. Гэтэ энэ хэсэгтээ би дарснаар саваа тавьсан байсан байхгүй. Тэгээд шинэ жилээр дарсаа дуусгасан. Тэгээ одоогоо эндээ илүү гоё. Энэ дээрээ 6 хонд байсан байхгүй. Дарсны 6 хонд байсан. Тэгээд хагалсаар хагаад 3 үлдсэн байна. Энэ амар гоё. Багацтай.
Энд ингээ гоё эспрессо гэдэг кофе заяа оруулаад. Тийм байна. Ийшээ болохоор манай дундаа нэг юмуд итерхслэх. Уудаг ашигтай бахтай харна. Витамин байдий. Ээжийн дандаа авч гисэн. Ээж надад бүр амар их им тан авч өгөөл. Им тан жоох витамин гэдэг. Тэгэл ийшээ амтлагч мөнтлөгч гэл ийшээ аяг тавгаа ичнэ. Би бас гэтээ ирснээс хойш зөндөө аяг тавт болсон юм шүү. Хуучин гэрээсээ бас аяг тав авчирсан юм байна би. Шинийг би өөртөө яг шинийг гээд 2 аяг тавг авсансан байхгүй бас хүн орж ирнэ. Тэгэхээр ээж бас аваа гэд буцаж очиж бахан аяг тав авсан. Хэрэгтэй юм билээ. Тэгэхгүй бол найз нөхөдөөс орж ирэнгүүт нөө юу хэрэгтэй. Аяг тав дутаад ах чаа өгцөн л ш 50 аяг байхасаар. Надаа энэ амар таалагдж байгаа. Энэ PC молоос болов. Next-с болов. Энэ амар хөрхөн нэг юу. Манай энтэй амар зөгцөж байгаа. Би ч нэг минималист хэрэглээд л гоё яг гоё юмнууд аяг гоё юм. Илүү дутуу өнгө. Энэ ч гэсэн амар гоё таар гэж байгаа. Таарсан байна. Би ямар мундаг юм би. Иш манай хөрөгч хөөх юмтай болоо да. Гэтэ би юмаа тий хамааг н хом туураа хийнэ гэдэг амар сайн гэрээ цэвэрсэн байгаа зү. Ингээл ганцаараа амьдарч ин да. За бүгдээ унтлагаар орцгоё. Миний унтлагаар өгөхтэй айгу тогчж амжаагүй хөрхэн цомхон байгаа. Ингээд нэг ор. Гэтэ би яг нэг юм ортой болохыг хүсдэгсэн. Хардгаар бол би нэг өрөө байрнаа дурдагсан байхгүй. Тэгээ оргүй буудан дурдагсан. Ортой болсонтай айгу баяртайгаа. Миний хайртай ор. За эндээ нэг юм ортой би. Тэгээд нэг юм юутай? Шкафтай. Тэгээ болоо. Ямар цомхон заяа. Тэгээ бүгдээ шкафын ийш ортвол гэтэ би сүүлд ингээ бодсон яг ийм хүм байх нь хэрэгтэй ч юм уугүй ч юм уу гэд 50 хүн болдгоо тэгээ сүүл рүү 50 хүн хайжж байгаад яасан шүү дээ болсон шүү дээ. Бас нөгөө нэг юундэ хитрхийн юм цав цагаан байгаадсан болохоор нэг юм ургамал энэ төр тавиулах гоё юм болоо гэд. Гэтэ энэ хиймлэлтэй би нэг солонгосоос явж байхдаа авч ирсэн. 1000 вон. Тийм дээшээ минь өнөртөө уснууд байна. Би ихтэй нэг аяг олмолхноо би өнөрөндөө өдөртөө болохоор өнөртөө усны цолуулахтай болоо гэж дөнгөж бодож байгаа. Тэгээ доошлол ингээд ийм сүмнэрүүдс ингээд тавих дуртай. Энийг манай бабах өгчсэн шүү дээ. Шага. Тэгээ амар хөрх энэ өөр юм бооз. Энийг бас Daiso-оос авч ирсэн. Нэг юм байна. Доошооч нэх юм байхгүй юм байна. Доошоо энэ шүү дээ. Яа. Тэгээд дээшгаа миний нэг үргэлжлэл энэ төр байгаа юм байна. Тийм гой зураг мураг тавьсан юм аа. Гэтэ энгөр чинь яг би илүү төтэй юм яг дургуун хүмүүс чайгу. Хүн чайгу ütсэн шүү дээ. 50 хүн болдохгүй тэгээд энэ хүн өмөрх юмар л аргалж тавьсан. Тэгээд ийшээ олохоор миний хувцас байдаг. Яг жоохон заам байна уушлаарай. Өсөл болсон байна юм цагаан. Дөрөв төвцнүүд ингээд ямар цомхон амьдрах дуртай байхгүй өөрөө илүү төтэй юм болохоор ийшээ ингээд миний амьсгалтай шиг. За тэгээ болчихж байгаа юм шүү дээ. Явандаа ихт энийг тогтчулна би яг энд одоо яг гоё нэг юм яг гоё юм ширээ байвал гоё яагаад. Гэтэ энэ ор анхаа орж ихтэй энэ ор яг голд байсан. Тэгсэн чи яг орж ирээл ор олчихсон байхгүй. Тэгээ орж ирээ шууд орон дээр гівтэл гараад байгаа юм шиг нэг орны өрөө шиг санагдаа. Тэгэд нэг цаашаа түлхээд эндээ айгу өргөн зайтай болгоцсон. Тэгэхээр зай талбай ч гэсэн өргөн томтой харагдсан юм бэл. Эндээ гоё юу ширээ тавиад эндээ гоё юм бос. Ширээний гэрэлтэй олчлаа яг. Бүрэн бас өргөн төгчих гээд байна. Тэгэд миний бас бодож байгаа юм шүү дээ. Ийшээ гоё нэг юм зураг. Уран зураг. Тавил агай гоё юм байна гэж бодсон. За одоо хайчихгүй. Энэ зөв нойш шиг найл.
Нэг юм хөл. Энэ манай муурны нойл. Энийг манай ээж авч ирсэн. Thank you mama. Тэгээ би яг шинэ байранд орохдоо бүх юмын шинэ байлгана гэж ерөөсө хуучин гэрээсээ ерөөсө юм хаваагүй. Өөр юу зүйлх вэ? Болчт юм шүү. Цомхон амьдэрдэг. Цомхон ганцаар амьдэрдэг болохоор. За нэг юм бүхэл өндөө. Энэ манай муурны хаос байна. Танитай танилцгаа. Таня, 어디 갔어요? Таня. Мяу. Мууртай байхын энэ манай муурны майж шүү дээ. Энийхт энийг амар майждаг хөрөн сурцсан. Мууртай байхын нэг хэцүү юм амар нэг юм ус ундаг болохоор ингээд зүгээр би ингээд дүрм туцтай байхдаа энэ мэнгээр ингээд сууж муугаал ширээ мэндэр суулдаг гэж шууд ингээд нийл өсөлчдөг. Гэтэ давуу тал ихтэй ганцаардгүй. Тий балкон дээр ярих юм биш үү? Энэ манай балкон бол зүгээр нэг юм хов хоосон л балкон аа. Гэтэ хараахан тогтчулж амжиж байгаа зүгээр надад таалагдж байгаа нь тогтчуулахад маш их ийм аюутай зай талбай дэжгүй. Ийм тогтчуулал айгуус хөөрхөн болохоор яг уушлаараа тийм амар юм тавьсан байна. Өвөл байгаа болохоор би нэг юм одоохон тогтчуулахад арай нэг юм юу байна. Хүсэлгүй 100 болонгод энэ дээр амар гоё нэг юм юу тавиад зүлэг тавиад ширээ тавиад тэгээд нэг юм пив ч юм уу кофе чагтайг гоё энийг гоё шийднэ балкон дээр харуулах марцсан байсан байна. Харсан уу сая? Тэгээд энэ ширээг манай ширээ надад таалагддаг. Энийг чи би чинь PC болгоно. Мишель Экспогоос бүр нэлээ нэг өдөржингөө бас хайж явж авч ирсэн. Тэгээ айгуу гоё хайж явсны эцэс бас хямдхан ширээ олсон. 349 мянга лөө. Тэнээс авсан юм шилэн. Надад л данг энэ ширээ. Нэг гоё дөрвөн юм байна. Бас. Тийм байна. Тийм тэгээд ерөнхийдөө бол тогчж нэг амжааг байна дөө. Гэхдээ бас хөөрхөн бас өөрхөн хэмжээд хөөрхөн тогчлцсон. Гэхдээ бас нэг юмнууд дутуу байна. Гамбэ амжилт. Манай гэрээс надад аяг таалагдж байгаа юм. Манай домофон. Энэ манай ээж энийг ингээд тавьсан байл. Энийг манад нэг хэрэгтэй. Энийг ингээд хасаагаад шууд манай найз нэрээ дээр 13 давхарт амьдэрдэг. Хамгийн гоё үз. Манайх найзуудаараа нэг гоё хамт цугтаа игээд авбаар авсан байхгүй. Тэгээ шууд манай найз руугаа шууд ингээд залж шууд. Гэтэ одоо үүрийн 4 5 болж байгаа. Залгаад сэрэчүүл намайг зодоод занчаад гэж. За нэг им хүл амьдэр чинь да. Залуу ингээд яхад тэгэл цаашдаа илүү гоё байраа гоё томруулаад явна тийм ээ. За тийм хүн да. Нэг юм уучих уу? Сууна. Би нэрээ юу атсан бэлээ 2023 болоо 2024 онд юм бичээд өөрийн гэсэн ойрын 2 жилийн хугацаанд би өөрийн гэсэн байртаа олно тэр гэд бичсэн байсан байлээ. Би яг юмаа згсэлж байхдаа тэр яг болсон байхгүй. Тэгээд тэгчээд тэрийг уншичаад ваа би яг зорилгоо биелүүлсэн биз гэд бодоод амар баярлсан. Тэрийг тэгээд гоё таньж хуваалцчих. Таньж гэсэн яг гоё нэг юм өөрийн хүсэл зорилго те тэрийг цаасан дээр бичээд даалт хийсэн бол дараа явах surprise юм билээ шүү. Тэгээд бас биелэх магадлал өндөрч иж болно те. За тэгэл нэг юм хүл хом тур болох юм шиг андаа жоохон туршлагагүй хом тур ихэд YouTube бичлэгийг туршлагагүй. Тэгээд ийм хүл амт чинь да тэгээд дараа гоё ахаад гоё юм маань нэмсэн бол бүр амар гоё олон яаж хом тур влог хийхэд гоё яаж ярьж хэлтийн яаж юм үзүүлдэг гэж сурж байгаа дахиад илүү гоё хийнэ заяа би тэгээд бүгдээрээ утсан баярлаа.